За цуглаандаа тутаамаар дахин та нарыг харж байгаадаа баяртай байна. За өнөөдөр бүгдээрээ дуулал 103 дугаар бүлгийг харъя. Дэд хуулийн 8 дугаар бүлэг, шинэ гэрээний 2 дугаар Петрийн 1 дугаар бүлэг, тэгээд дуулал 103. Энэ хэсгүүдээс өнөөдөр бүгдээрээ Бурхны үгийг хараад судлаад бүгдээрээ тунгаан эргэцүүлцгээе, ярилцгаая. За давтаа барил манайхаа. За тэгээд дуулал 103. Тэгээд 103 гэж юу вэ манайхаа мэдэн тийм үү? Эрүүл мэндийн тусламж мөн үү? За тэгэхээр 103 бол яг уу эрүүл мэндийн тусламж юм тийм үү? Тэгээд өмнө би ингээд өөрийнхөө итгэлийн амьдралаа харж байхад үе ингээд 103 дугаар бүлэг дээр очиж исэн. Дуулал 103 дээр очиод уншаад өөртөө тунгаадаг байсан. Тэгэхээр мэдээж энэ бол Давид хааны дуулал байна. Тэгээд бүгдээ хамт уншиж төхөө. Энэ бол эзэн Бурхны үг байна те. Тэгээд бүгдээ хамтаа залбираад тэгээд эзний үгээр анхаарлаа хандуулъя. Хайртай их эзэн минь таньдаа маш баярлалаа. Энэ өглөөнд төлөө бид энэ газар таныг гэж цугласан, таныг хүндлэхээр, таныг магтахаар, таныг өргөмжлөхөөр, танаас суралцахаар, бас таны хүмүүстэй хамт байж эзэн минь таны дотор өсөж, хөгжиж, төлөвшөж, цэцгэлэхээр эзэн минь энэ газар ирсэн. Тэгээ та бидний итгэлийг шагнаач. Бид өнгөрсөн 7 сонсын дагуу тань руу ирж байгаа нэгэн таныг ирж хайдаг хүмүүс шагнагч нь та өөрөө болдог. Эзэн минь та өөрийнхөө үгээрээ дамжуулж та биднийг шагнаач. Эзэн Есүс Христийн тухай илчил илэрхийл ойлголтыг өнөөдөр энэхүү бидний судлах үгнээс тунгаан бясалгаас та бидэнд ойлгуулж өгөөч гэж танаас гуйж байна. Үр дүнд нь бидний зүрх сэтгэл тань руу улам илүү хөр ойртохын төлөө танаас гуйж байна. Эзэн Есүс Христийн нэрээр. Амен. Амен. За Давидын дуулал гэж юм тийм үү? За тэгээд би хэлсэн тийм үү? Ингээд өөрийнхөө би амьдралыг харах юм бол ингээд үе дуулал 103 үе ингээд яаралтай тусламж хэрэгтэй болсон учраас энэхүү хэдэн ишлэлийг дахин унших тохиолдол миний амьдралд байсан. Тэгээд хэрв та энэхүү дуулал 103-ыг харах юм бол та 3 хэсэгт хувааж болно. Энэхүү 22 ишлэлийг харах юм бол ялангуяа эхний 1-ээс 5 дахь ишлэлдэр Давид хаан өөр дээрээ буюу хувь хүнд хандсан эзнийг магтах ятгалаг, урамшуулал, зоригжууллыг эзнийг магтахад өөрийгөө синхруулж байгаа тэрхүү байдлыг эхний 5 ишлээс харж болж байна. Харин 6 дахь ишлээс 18 дахь ишлэл хүртэл та ялангуяа Бурхан өнгөрсөнд ялангуяа Израилийн ард түмэнд өөрийнхөө гэрээний ард түмэнд хийсэн түүний хайр инрэл, түүний үзүүлсэн хайр инрэл, түүний үйлдэлсэн гайхамшгүүд эдгээр зүйлсийг түүний тэдэнд илчилсэн өөрийнхөө зан чанар, мөн чанар энэ талаар та 6-аас 18 дээр харж болж байна. Харин 18-аас 19-с 22 дугаар сүүлийн тэр 4 ишлэлдэр бид нар яаж юм бэ? Эзнийг бүх бүтээл, тэнгэр элчнэр түүнийг магтах энэхүү магтаал эзнийг урамшуулж байгаа. Энэхүү магтаалтаа нэгдэх тухай ярьж байгаа гэсэн. Тэгээ ерөнхийдөө бол энэ бол магтаалын дуулал байгаа. Дуулалыг хэрв та унших юм бол янз бүрийн дуулууд байгаа. Харин энэ бол яг хөө гэвэл эзнийг магтахад уриалсан тийм дуулал байна. Тэгээ ялангуяа эхний 5 дахь ишлэгийг бүгдээр харъя. Эхнээс нь хол бүгдээр ишил бүрээр нь ингээд хараад ярилцаад явъя. Тэгээд яагаад Давид хаан энэхүү дуулыг бичсэн болоо гэдгийг бүгдээр эргцүүлээд төсөөлөөд бүгдээр таамаглаад тэгээ эзний бусад түрүүний хуучин гэрээний дэд хууль номоос 8 дугаар бүлгээ шинэ гэрээний Петр 2 дугаар Петр 1 дугаар бүлгээс бүгдээрээс харъя. За Давид хаан ингэсэн байна. Сэтгэл минь эзнийг магтахтун. Дотор минь байгаа бүгд түүний ариун нэрийг магтахтун гэсэн байна. Танд ийм хэрэгцээ гарч ирсэн үү? Чинзөө, аливаа чинийг босооч. Хүнийг нэг сэгсэрдэн штэ тийм үү? Сэгсэрдэг юм ойлгохгүй байна уу чи? Юу болчиход байгаа? Яачаад байгаа? Танд тийм үе байсан уу? Тэ алив уугна, алив чинзөө, алив чиний дотор чи юу вэ? Алив сэтгэл минь, алив чинийг босоод эзнийгээ магтаач, эзнийгээ хүндлээч, эзнийхээ дотор баярлан хөөрөөч гэсэн тийм үе байсан уу? Байдаг тийм үү? Магадгүй одоо та тийм үеэр явж байгаа бах. Магадгүй одоо та өөртөө тийм хэл хэрэгцээ байгаа бах. Алив нэг эзнийг магтаач, нэг авралынхаа баяр хөөргийг тийм одоо Библиэр хуучин гэрэн дээр авралын худагнаас баяр хөөртэйгээр усыг хутгаж ууна гэсэн. Тэгсэн чи та заримдаа цуглаандаа явахдаа та Библийг уншихдаа эзний тухай магтаал янз бүрийн эргцүүл явахад таны зүгсэл хөрчгсөн, хатуурчсан ямар ч хөдлөл байхгүй ийм үед байдаг. Тийм үү? Ийм үеийг мэдсэн хүмүүс байна уу? Ийм үеийг туусан хүмүүс байна уу? Байна. Магадгүй өнөөдөр та ийм үед явж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ бидэнд хамааралтай үг байна гэсэн. Магадгүй та өнөөдөр ийм биш байсан ч гэсэн ирээдүйд магадгүй ийм үе ийж болох юм. Сэтгэл минь эзнийг магтаач, байгаа дотор минь байгаа бүхэн түүнийг магтаач гэж.
Ийм үе байж болох юм. Тэгэхээр Давид хаан яасан бэ? Сэтгэл гэж юу гэвэл энэ еврей хэлэн дээр нефеш гэдэг үг байдаг. Нефеш гэдэг үг хуучин гэрээр маш ихээр ашиглагдсан үг байдаг. Энэ ямар үг вэ гэвэл хүний амьдралыг илэрхийлсэн үг, хүний зүрх сэтгэл тэр дотоод тэр материалыг бус харагдахгүй байгаа тэр хэсэг, бидний сэтгэл хөдлөл, бидний оюун бодол, бидний шийдвэр гаргалтыг контролддог тэр их сурвалж болсон тэр сэтгэл зүрхийн тухай ярьдаг. А 3 дугаарт нь нефеш гэдэг үг хүний амьдралыг ярьдаг. Хүнийг тэр чигээр нь ярьдаг. Тийм учраас энэ дээр Давид хаан Бурхны зөвслийн араас гүйгч нэгэн юу гэж хэлж байгаа өөрийн сэтгэлдээ, өөрийнхөө дотоод хүндээ, өөрийнхөө бүхэл хүндээ юу гэж хэлж байгааг бол эзнийг магт гэж ярьж байна. Энэ эзэн хэн бэлээ? Энэ эзэн Эхлэл номын Элохим бурхан мөн. Орчин ертөнцийг оргуу осоос бүтээсэн бурхан мөн. Гэхдээ энэ бурхан өөрийгөө Израиль илчилж өгсөн Яхве бурхан. Эзэн гэдэг энэ том дөрвөн үсэг юу гэсэн үг лээ? Яхве бурхан буюу гэрээний бурхан, амен. Бурхан өөрийгөө өршөөнгүй, инэрэнгүү, нэгүүлсэнгүү, уурлагтай удаа өршөөр инэрлээ мянган үед, олон үеүүдэд үзүүлдэг тэр бурханы энэ амлалтын бурханы тухай ярьж байгаа. Тийм учраас Давид та юу гэж хэлж байгааг бол өөрийнхөө сэтгэлдээ хандаад сэтгэл минь дуудлагыг хийж, 103-ыг хийж. Алуу жинзо эзнийгээ магтаач. Чамд юу болчиход байгаа? Яачаад байгаа? Тэ? Юу болоо чиний зөв сэтгэл хөдөлдөг байсан зүйл хөдөлгөө болчиход байгаа. Юу болоо зөв сэтгэл чинь хоосорчсон, зөв сэтгэл чинь унтарчихсан, зөв сэтгэл чинь хөрчихсөн, хатуурчихсан байгаа юм. Өөртөө урамшуулж хилж ийна гэсэн. Тэгээ бидний амьдрал ийм үед байдаг. Шалтгаан нь бүгдээрээ удахгүй харах болно. Гэхдээ цаашаа үржүүлээ бүгдээр харъя. Хоёрдугаарт нь дахин сэтгэл минь, нөгөө нефеш, нөгөө бүхэл хүн, нөгөө зөв сэтгэл, нөгөө амьдрал алуу сэтгэлээ эзнийгээ магт, эзний магт түүний ач тусыг бүү март гэж. Сэтгэл эзнийг магтахгүй байгаа. Таны зүгсэл, миний зүгсэл эзний өмнө халуун, дулаан биш харин хатуу хөрсөн байгаа шалтгааны нэг нь энэ дээр байна. Юу гэвэл түүний ач тусыг бид нэр мартдаг байгаа нь манайхаа. Бид нар эзний хэн болохыг мартдаг байгаа нь. Эзэн таны амьдралд юу хийснийг мартдаг байх нь. Танд хэрхэн хандсныг, хэрхэн таны гуйл залбирт хариулсныг, хэрхэн таныг аварсан, хэрхэн таныг чөлөөснийг бид нар мартдаг байх нь. Хэрвээ шинэ гэрээнээс удахгүй бид нар цуврал ном руу орох бах. Эфес номыг би бодож байна. Эфес номын 1-р бүлгийг харах юм бол та аливаа Христ дотор сүнслэг ивэл ерөөл байх боломжтой бүх сүнслэг ивэл ерөөлөөр ивэгдэж өрөөгдсөн гэж байгаа. Энийг бид нар мэдэхгүй. Энэ ач тусыг бид мартчихсан. Бидэнд уучлал, бидэнд өршөөл, бидэнд чөлөөлөлт, бид нар Бурхны хүүгүүд огтуд болсон, бид нар үрслэгдсэн, бид нар ариунсаар тамглагдсан гэх шин гэрээнд бидэнд маш их ач тусууд байгаа. Энэ одоо хэсэгтэр хуучин гэрээнд энэ дуулал дээр Давид хүртэл энэхүү ач тусуудын дурдж байна. Бүгд 3 дахь эшлээс харъя. Тэрээр бүх хилэнцгийг чинь уучлсан. Амен. Энэнийг та нар мартсан гэж юу? Сэтгэл чинь мартсан гэж юу? Эзний чинь таны гэм нүгэл, миний гэм нүглийг уучлсан гэдгийг мартсан гэж юу? Бүх өвчнийг чинь илаашруулдаг. Таны өвчмгийг илаашруулсан, эдгээсэн тийм тохиолдол байна уу? Та залбирж ийсэн, та өвчтөө байсан, хэвдэж ийсэн, босч ирсэн тийм үед байна уу? Бага. Магадгүй та энийг хэсгийг хараад магадгүй бодож байна. Гэхдээ зарим хүмүүс, өвчтөө хүмүүс би өнгөрсөн логч гэсэн ярьжсэн тийм үү? Зарим хүмүүс гуугаад байдаг, залбираад байдаг, хариугаа авдаггүй. Эрүүл мэнд нь асуудалтай, тэ? Ийм хүмүүс байгаа. Гэхдээ тэдгээр хүмүүс хизээ нэгэн цаг чөлөөлөлтөд авах уу манайхаа? Аавна хизээ үлээ? Шинэ амьдрал, тийм үү? Шинэ дэлхий, шинэ газарт мөн үү? Тэдгээр хүмүүс бүрэн чөлөөлөлтөд авах бол магадгүй энэ дэлхий дээр амьдарч байхдаа магадгүй тэд нэр өвчнийхээ тэр эдгэрэл, чөлөөлөл, илаашруулалтыг хүлээж авахгүй байсан ч гэсэн ирээдүйд бид нар авах болно. Амен. Эзэн эдгээдэггүй. Эзэн эдгээдэг. Амен. Эзэн эдгээдэг. Эзэн заримдаа эдгээхгүй тохиолдол байна. Бид нар түүнийг яагаад гэдгийг мэдэхгүй. Тэр учрыг бид нар хүрэн дээр ойлгож мэдэхгүй. Яг бол бид нар бүтээлэн тэрээр бүтээгч нь. Гэхдээ хожим бид нар бүгдийг мэдэх болно. Гэхдээ ямар ч байсан ирээдүйд бид нар бүрэн дүүрэн чөлөөлтийг авах болно. Тэр бол тэр шин тэнгэр шин газартай байна. Тэр Бурхны анханасаа хүн зориулсан тэрхүү амьдрал бид нар хүлээж авах болно. 4-р эшлэлээр нь тэрээр амийг чинь мөхлөөс золсон гэж байна. Мөхөл, шуул, там, газар доорх амьдрал. Та тамаас чөлөөлөгдснөө мэдж байгаа юу? Эзэн таны өмнөөс таны хүртэх ёстой шийтгэлийг, гэм нүглийн шийтгэлийг амсаж
Таныг аварсан та мэдж байгаа юу? Та санаж байгаа юу? Энэ таны хувьд жинхэнэ бодтой юу? Үүнийг та мартаа юу? Чамд хайр инрэл ба өршөөлийн тэтмийг зөвлөгдөг гэж. Эзэн танд надад ийхүү хандсан. Эзэн бидэнд хүртэг өсгөг өгсөн. Тэрээр бидэнд хайр инэрлээ үзүүлсэн. Тэрээр бидний гим нүглийн шийдвэрийг бидэнд өгөөгүй, бидэнд өршөөл үзүүлсэн. Бидэнд хайр инэрл өршөөлийн тэтмийг зөвлөгсөн гэж байна. Амен. Энэ бол эзний ач тус мөн үү? Мөн. Тэгээ зогсгоо 5 дугаар эшлэлээр нь залуу нас чинь бүргэд мэд шилэгдэхийн тулд тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг гэж. Өөр нэг хэсгээр амийг чинь сайнаар хангаж байгаа гэж. Тэгж гинөө те? Эзэн хардаа манайхаа танд ийхүү ханддаг, танд хүч тэнхийг сэлбэж өгдөг. Танд тэр бүргэд үргэлж хүч ирэхийг бүргэд үргэлж тийм үү тэр дээгүүр нисдэг. Тэрхүү бүргэдийн хүч гэж бас Исаи номон дээр байгаа. Тэр эзэн найддаг хүмүүсийн тэр хүчин шинжлэхдээ залуу тэр бүргэд шиг байх болно гэж тийм үү? Гүүхтэй, алхахтаа цуцахгүй гэж. Эзэн энэ зүйлийг бидний амьдралд хийдэг. Та эзэн найдахад, та эзнийг дагахад, эзэн дуулууртаа хандахад эзэн ийм шинжилтийг бидэнд өгдөг. Бидэнд бие махбодын ийм залуу байдлыг хүртэл өгдөг. Амен. Эзэн амьдралыг чинь сайн сайхан зүйлээр хангаж өгдөг. Хангаж ирсэн үү эзэн? Хангаж ирсэн. Харин заримдаа бид нар мартдаг. Заримдаа бид нар умартдаг. Тийм учраас Давид та өөртөө хэлж байна. Юу болсон мэдэхгүй. Бид нар төсөөлөл байгаа. Давид таны хувьд юу болоо та ингэж хэлсэн бэ? Гэхдээ тэрээр бидэнтэй адилхан хүн байсан учраас амьдралын ямар ч цаг үе дээр явж исэн учраас ийм зүйл болсон баха. Амен. Тийм учраас за би төгсөлд харъя гэж байна. Гэхдээ одоо шууд ярьчих да. Ямар үед та эзний ач тусыг мартвал зөвөр бүгд хамтаа ярилцъя. Юу гэж бодож байна? Нэгдүгээр гим нүгэл мөн үү? Энэ дээр бид нар түрүү уншсан бид нар хүн гэдэг бол тэ төр зургийн тоош шороо мэд тэ өнөөдөр байгаад маргааш байхгүй болох тийм үү? Бидний амьдрал бол төрхөн зургийн бид нар бол сул дорой тийм үү? Бид нар хязгаарлагдвал бид нарт гим нүгэл байгаа юм байна. Бид нар өөрсдийн гим нүгэл байгаа, өөрсдийн дутагдал байгаа. Гим нүгэл бидний зүйлслийг хатууруулдаг юм байна. Гим нүгэл бидний зүйлслийг хөргөдөг. Тэгээд бид нар эзний зүйл, эзний үг, эзний сургаал, эзний магтаал, эзний хүндлэл, эзний сайн сайхан эдгээр зүйлүүдэд бид нар яадаг вэ? Ингээд ямар ч нөлөөгүй болдог гэсэн. Бид нар мартдаг гэсэн. Өөр юу гэж бодож байна манайхаа? Өөр ямар үед та бид нар эзний сайн сайхныг магтах бол та өөр дөр төвлөрөө та бодож болно. Юу гэж бодож байна? Химийн шүтэнүүдэд зөв. Гэхдээ химийн шүтэнүүдэд тэ одоо ингээд дагж гин. Яагаад химийн шүтэнүүдийг дагж гин? Бурхнаа хайрлахгүй болохоор тийм мөн. Бид нар тэ Бурхныгаа байх ёстой байр суурьнд тайхгүйгээр бид нар өөр төр зүрийн хий хоосон, худал хуурам хоосон зүйлүүдэд яаж гин зүг сэтгэлээ алдаж гинэ гэсэн үг. Мөн өгж гинэ гэсэн үг. Энэ үед тэд нар маань бидний зүг сэтгэлийг үгүй хийж байгаа, бидний зүг сэтгэлийг эзнээс холдуулж байгаа, багсгаж байгаа. Тэгвэл бид нар үр дүнд нь хүссэн тэр зүйлээ авч чадахгүй байгаа. Тийм үү? Тийм учраас бидний зүг сэтгэл яг хоосон, хөрсчихсөн, хатуурчсан, эзнийг маргацсан юм байна. Өөр сайхан болцсон мөн үү? Амьдрал нь сайхан болцсон, амжилттай үед мөн үү? Та тэгж боддгоо. Тэгж боддог. Тийм учраас бид нар хуучинаас харах болно. Заримдаа таны амьдрал амжилт бүтээлээр дүүрэн тэ бүх зүйл чинь болж байгаа байх үед бид нар заримдаа яадаг бол энэ байр суурьд бид нар өөртөө хүч чадлаар очисон юм шиг бид нар боддог гэсэн. Бидний зүгсэл бардам болдог гэсэн. Тэр ийм үед бид нар яадаг вэхээр түрүүний тэ тэр худал хуурмаг шүтэн зарим зүйлүүдэд бидний зүгслээ өгчихсөн. Бид нар зарим зүйлийн араас бид нар явхад ямар ч одоо торох зүйлгүйгээр бидний оюун санаа зүг сэтгэл маань ийш тийшээ эзнээс холдоход бид нар стоп тавихгүйгээр бид нар явдгаа гэсэн. Ямар үед вэ? Амжилт бүтээл ялалттай тийм үед. Заримдаа өөр ямар үед бас бид нар эзний сайн сайхныг мартдаггүй, ач тусыг мартдаггүй. Яг үнэ. Тэ? Тэгэхээр өөрөөр хэлбэл манайхаа хэцүү заримдаа юм уу байдгүй? Байдаг. Асуудал таны хувьд маш яг одоо өмнө чинь байгаа мөн үү? Амар том уул байгаа тийм үү? Маш их асуудлууд байгаа. Иймэрхүү зүйлд яг та юу эзэндээ төвлөрөх мантаа тийм үү? Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энийг бушуухан энэс яаж гарах вэ? Энэс яаж зухдах вэ тийм үү? Энэ үед та эзний ашиг тус сайн сайхныг марчна гэсэн. Өөр ямар үед манайхаа ялангуяа Улаанбаатарт амьдардаг бидний үед юу гэж бодож байна? Завгүйдэл. Тийм үү? Бид нар маш завгүй байгаа тийм. 7 хоног амар хурд өнгөрч байгаа шүү дээ тийм. Нэгд өдөр эхлэлээ 5 өдөр тэгээд хагас өдөр тэгээд бүтсээр тэгээд
Маш хурдан. Одоо та бодоод үзтээ 4 сар гарч гисэн. Он талдаа орлоо. Маш завгүй байдал. Завгүй байдал дунд заримдаа бид нар яадаг вэ гэвэл нэгэн хэвийн рутин тийм үү? Нэгэн хэвийн хэмнэлээрээ бид нар яваад бид нар яадаг вэ бас л эзнийгээ мартдаг гэсэн. Завгүй байдалтай бид нар хүрдэг. Зөвсөл маань хатуурдаг. Ийм зүйлүүд болдог гэсэн. Өөрөөр хэлбэл манайхаа дуулал 103 таны амьдралын бүхий л цаг үед хамаатай гэсэн. Та хэцүү үед 103-ыг дуудаарай. 103-ыг дайл хийгээрэй заа юу. Дуулал 103-ыг гаргаж ирээрэй. Зүг сэтгэлчсэн тийм үү хөрчгсөн үед гин нүгэл асуудал байгаа үед эзнээс холдож байгаа үед энийг гаргаж ирээд уншаарай. Тэ? Өөр дуулуудыг харах юм бол таны бие махбод хүртэл тийм үү эзнэр хүсэн тэмүүлээд бие чинь ингээд сулдаад бүр ядарч байгаа тийм үйл явцууд харагдаж байгаа. Гин нүглээс болж. Тийм үедээ та дуулал 103-ыг гаргаарай. Өөр бас яг уу таны зөв сэтгэл бардам болчихсон над хэрэгтэй зүйл, дутх зүйл байхгүй бүх юм болж гин. Тийм үү? Дажгүй явж гин. Гэх үедээ та бас анхаарад зөв сэтгэлээ уудлаад та бас яг уу эзнийг дуудаарай. Дуулал 103-ыг гаргаж ирээд дуудаарай. Өөр завгүй байдалтай та энэхүү байдалд орохгүй тулд чимээгүй цаг, эзэнтэй цаг өнгөрөх зүйлтэй ач холбогдол өгөөрэй. Өглөө, өдөр хоолныхаа цагаар орой унтахаасаа өмнө хитэн богинохон ч гэсэн хугацаа гаргаад эзэн лөө төвлөрөөрэй. Амен. Эзний сайн сайхан өөртөө сануулаарай. So Давид хаан энэ зүйлийг хийсэн байна. Тийм учраас бүгдээрээ энэ зүйлийг хийх хэрэгтэй. 7 дугаар эшлээс нь ингэсэн байна. За бүгдээрээ хамт хараад явчих. Өөрийн замыг Мосед үйлсээ Израилийн хүүгүүдэд тэрээр мэдүүлсэн. За Мосед гэж юм бэлээ. Израилийн ард түмнийг Египтийн боосоос чөлөөсөн Бурхны зарц мөн үү? Бурхан өөрийнхөө арга замыг, өөрийнхөө яаж үйлддэг, хэрхэн ажилтдаг Мосед мэдүүлсэн. Харин өөрийнхөө тэр гайхамшигт үйлсээ тэрхүү чөлөөлтөөр дамжуулж бас Израиль 40 жил Израилийн ард түмнийг хангаж, хамгаалж явахдаа эзэн бас өөрийн үйлсээ тэдэнд харуулсан. Тийм биз дээ. Тэнгэрээс мана, чулуунаас ус гаргаж тэднийг байлгасан. Тийм үү? Бид дараа нь харах болно. Ийм зүйлүүд хийсэн. Тэгээ 8 дугаар эшлэлээр эзэн бас өөрийнхөө тэр гитлэл номын 33 дугаар бүлэг, 34 дугаар бүлэг дээр эзэн өөрийгөө би эзэн бол өрөвч, нэгүүлсэнгүй, уурлахтаа удаан, хайр инэрлэр элбэг баян гэдгээ тэрээр мэдүүлсэн. Амен. Үргэлжид тэмцэлдэхгүй уураач тэрээр мөнхөд хадгалахгүй. 10 дугаар эшлэлээр хилэн сэтгэмэн тааруулан хандаагүй билээ. Тэрээр бидэнд гин буруугаар манч хариулаагүй билээ бидэнд. Ялангуяа шинэ гэрээнд амьдарч байгаа бидний хувьд манайхаа бидний гим нүглийг эзэн тооцсон бол бид нар эзний өмнө зогсох боломжгүй. Амен. Бидний хүртэг өстөг эзэн бидэнд өгөөгүй тийм биз дээ. Харин бидний өмнөөс Есүс Христ загалмаа дээр гим нүгэл болсон. Гим нүглийг мэдгч, гим нүглийг үл мэдгч нэг бидний төлөө гим нүгэл болсноор өнөөдөр бид нар түүний дотор зөвхт байдал болсон гэж байгаа тийм үү. 11 дээр учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг. Манайхаа тэнгэр газраас дээгүүр өндөр байдаг шиг түүнээс имэгч хайр нэрл нэм агуу юм а. Эзний хайр нэрл агуу. Эзний зан чанар, эзний мөн чанарыг ярьж дуусч чинь тийм үү. 12 дугаар эшлэл өрн дорноос хол байдгийн адилаар гэмт үйлдэлүүд маань биднээс тийм тэрээр холдуулсан. Амен. Өрн дорн зүг хоорондоо уулздаг гэж ярьдаг. Амен. Хойд урд зүг хэрв та хойд зүгээс тийм үү одоо хойд нөгөө Паулос тийм үү тэгээс та ингээд явсаар байгаа ирвэл тэр чинь эргэж ирдэг юм шиг байгаа юм л да. Тийм үү буцаад нэг зэгтээ. Өрн дорн зүг хоорондоо уулздаг гэж ярьдаг. Амен. Тийм учраас эзэн тийхүү бидний гим нүглийг холдуулсан гэж. Бидний гим нүглийг бидний гим нүглийг уучилж биднээс гим нүглийн маань холдуулсан. Тэгээд 13 дахь эшлэлээр хардаа бүгдээрээ эцэг хүн хөвгүүдээ өрөвддгийн адил эзэн өөрөөс нь эмээх шиг өрөвддөг. Тэгэхээр энэ дээр хардаа шинэ гэрээнд л зөвхөн бурхан эцэг аав гэдэг ойлголт байгаагүй гэсэн үг манайхаа хуучин гэрээнд ч гэсэн тийм үү. Бурхан Израилийн хувьд аав нь байсан. Амен. Израиль түүний хувьд хүүн байсан. Тэгээд та нар яг бодож магадгүй шинэ гэрээн дээр Бурхны хөвгүүд, эзний сүнсээр өдөрдүүлдэг нь эзний хөвгүүд, тий бид нар үрчлэлийн сүнсийг хүлээж авсан түүний хөвгүүд болсон гэдэг эмхтэй нэр байдаггүй тийм үү? Одоо эмхтэйчүүд, охтууд гэж байдаггүй тийм үү? Тэгээ яагаад тэгэхээр манайхаа дээх үед ч тэр шинэ гэрээний үед ч тэр илүү хөвгүүд яасан бэ гэвэл илүү байр суурьтай байдаг байсан гэсэн. Амен. Илүү одоо нийгэмд эзлэх. Гэхдээ
би өмнө зөндөө ярьжсэн шинэ гэрээг харах юм бол эзэн Есүсийн загалмаа дээр хийсэн ажлыг харах юм бол эмгтээчүүдийг үргэж өрөмжилсөн гэж. Амен. Тэрнээс эмгтээчүүдийг гадуурсан зүйл байхгүй. Тэгэхээр энэ хөвгүүд гэдэг ойлголт бид нар бас явж гинэ л гэж та хэд маань ялангуяа эмгтээчүүд маань бодороо гэсэн үг амен. Тэгэхээр бурхан бидэнд эцэг хүний адилаар ханддаг гэж. Тэрээр нь өөрөөс нь эмэгтэйг өрөвддөг. Ийхүү бурхан бидний хувьд эзэн бидний хувьд аав шиг эцэг хүн шиг байдаг гэсэн. За тэгээд түрүүн ярьсан 14 эшлэл учир нь хэлбэр дүрсийг маань тэрээр мэддэг. За бидний нөгөө сул дорой байдал хязгаарлагдвал бид бол тоошроо гэдгийг эзэн сандаг. Түүний хувьд өдрөд нь одоо хүний хувьд өвс ногоо бидний хувьд өвс ногоо мэд эзний хувьд хүний хувьд те өдрөд нь өвс ногоо адил хээрийн цэцэг адил тэрээр дэлгэрнэ. Саль хүлээгээд өнгөрөхөд тэр үгүй болох бөгөөд тэр газарч түүнийг эс таньна гэж тийм үү. Бидний амьдрал бол ийм хүү. Бурхны мөнхийн хайртай харьцуулахад тийм учраас дараагийн хэсэг нь ингэж байна. Харин одоо contrast буюу тэ харьцуулалт харин эзний хайр инэрл хүний амьдрал ийм жижигхэн ийм хязгаарлагдмал ийм өчүүхэн ийм төр зүрийн байхад харин эзний хайр инэрл түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод түүний зөвхт байдал хөвгүүдэд байна гэж. Эзний хайр инэрл бол мөнхөд гэж. Ийм хайр инэрлээр эзэн бидэнд хандсан тухай ярьж байна гэсэн. 14 дугаар эшлэл энэ нь түүний гэрээг сахигчдад түүний заавруудыг биелүүлэхээр санагчд юм а. Түүний хайр инэрл эзэн бид нар эзэнд итгэмжтэй эзнийг даахад бид нар эзний хайрыг хүлээж авсан хүмүүс бидний итгэл найдар юу гэвэл бидний үр хүүхдүүдэд ч гэсэн түүний сайн сайхан хайр инэрл хүрнэ гэж итгэж байна гэсэн. Амен. Ийм амлалт Бурханаас байна гэсэн. За тэгээд түрүү хэлсэн сүүлийн 4 ишлэг харах юм бол эзэн Синтигээ тэнгэрт залсан бөгөөд түүний Синти тэнгэрт бөгөөд те түүний хаанчил бүхнийг захирдгаа эзэн бол бүхнийг захирагч тэрээр бүх эрх мэдлийг гартаа атгагч нэг ингэж байна гэсэн. 20 дугаар эшлэлээр үгийнхэн дагуу дуу хоолойг даган үгийн биелүүлдэг хүч чадалтай түүний тэнгэр элчнэр түүний дуу хоолойг дагдаг үгийг биелүүлдэг тэд нар хүч чадалтай тэнгэр элчнэр байна. Angels тийм үү? Эзнийг магтахтун түүний хүслийг биелүүлэн түүнд үйлчилдэг түүний түг түмднэр одоо түүний бүх тушаалыг хүлээдэг тэдгээр одоо тэнгэрлэг биетүүд айрам эзнийг магтахтун гэж 22 дугаар эшлэлээр нь түүний захиргаа бүх газарт буюу түүний бүх бүтээлээ эзнийг магтахтун тэгснэ хамгийн сүүлд нь сэтгэл минь эзнийг магтахтун. За энийг харах юм бол дуулал 103 тэр чигээрээ эзнийг магтах тэр чигээрээ эзнийг магтахад уриалсан ийм ишл байгаа. Ямар ч дунд залбирал байхгүй байгаас ямар ч гуйлт байхгүй байгаас ингэж бурхан минь ингэж хариулаач гэсэн тийм зүйл байхгүй. Тэр чигээрээ эзнийг магтах иймэрхүү зүйл уриалсан байна. Өөрийгөө уриалсан байна. Хүмүүс эзний үүсийг сануулад уриалсан байна. Дээрээс нь те одоо эзнийг магтдаг тэр тэнгэр элчнийг бас оролцуулаад эзнийг магтахтун гэдэг ийм магтаалын тухай ярьж байна гэсэн. Тэр чигээрээ эзнийг магтаал уриалж байна гэсэн. За тэгээ түрүү ярьсан бид нар яагаад ийм зүйлийг ялангуяа хувь хүн дээр эхний 5 ишлэлээр мэдэрдэг вэ гэвэл бүгдээ шинэ гэрээний 2 дугаар Петрийн 1-р бүлгийг харъя. Шинэ гэрээний 2 дугаар Петрийн 1-р бүлгийн 3 дугаар ишлээс бүгдээр харъя. 3 дугаар ишлээс 12-ыг харъя да. За би таанаас уншиж өгье. Та гаргасан бах те. За энэ дээр Петр эзний элч ингэж хэлсэн байна. Алдар ба давуу чанараараа биднийг дуудсан түүний жинхэнэ мэдлэгээр дамжин бурхан хүч нь бидэнд ам болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг сойрхсон. Үүгээр тэр бид үнэтэй бөгөөд гайхамшигтай амлалтуудаа сойрхов. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзарлаас ангижснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм аа. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр итгэл дээрээ сайн чанар дээрээ мэдлэг дээрээ өөрийгөө захирахыг өөрийгөө захирах дээр төвчээр дээрээ итгэл сүсэг дээрээ ах дүүсийг инэрлийг ах дүүсийг инэрл дээрээ хайрыг хамтдгаа. Та нарт эдгээр нь байгаад нэмэгдсээр байвал энэ нь эзэн Есүс Христийг маань мэдхэд та нар үр ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. Эдгээрээр дутагддаг нь урдын нүглүүдээс цэвэрснэ марцсан сохор богино бодолтой нэгэн юм аа. Тиймээс ах дүүнараа дуудлага ба сонголтоо баттахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж байвал хизээч бүтрэхгүй. Ингэснээр бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн мөнх хаанчил хангалттай орох болно. За ингэж зогсъё. За ялангуяа 9-р эшлэгийг бүгд хардаа. 9-р эшлэл ингэж хэлж байна.
Эдгээрээр дутагддаг нь урдын нүглүүдээсээ цэвэрснээ мартсан сохор богино бодолтой нэгэн юм а гэж. Тэгэхээр юугаар дутагддаг гэлээ? Өмнө бичсэн шүү дээ юм уу? Итгэл дээрээ сайн чанар, сайн зан чанар мөн үү? Итгэл дээрээ мэдлэггүй, өөрийгөө захирах чадахгүй, төвчээргүй, бурханлаг итгэл сүсэггүй, ах дүүгээ инэрч хайрладаггүй, тэгээд хайр байхгүй ийм байвал таны амьдрал, миний амьдрал ийм зүйл дутагдж байвал бид нар юун тэр ихэнд бичсэн тэр бурханлаг мөн чанарын хуваалцагч нар байх. Бид нар маш том зүйлийг хийж ийн. Энэ юу вэ гэвэл бид нар гим нүглээсээ уушлагдсан, цэвэршигдсэн гэдгээ бид нар мартсан байна гэж. Харж байна уу? Тэгэхээр бид нар мартдаг байх нь. Та бид нар амархан мартдаг байх нь. Бид нар мартсан үедээ бид нар 103-ыг дуудах хэрэгтэй байна, тийм үү? Дуул 103-ыг. Яагаад вэ гэвэл мартсан үед таны амьдралд, миний амьдралд эдгээр зан чанар дутагдана гэсэн. Та зөвхөн хувийн амьдрал дээр за таны зөв сэтгэл, миний зөв сэтгэл хөрчихсөн, хатуурчихсан эзнийг магтахгүйгээр тэгэл урсгалаараа өдөр хоног өнгөрөөл, завгүйдэлтэй, нэгэн хэвийн байдалтай ингээд та явж иж болох юм. Гэхдээ таны амьдрал зөвхөн та дангаараа, би дангаараа вакуум дотор байдаггүй гэсэн. Амен. Та үргэлж хүмүүстэй байгаа учраас, хүмүүстэй харилцаанд байгаа учраас таны амьдрал та Бурхны гэрчлэгч, бурханлаг мөн чанарыг хуваалцагч, Христийг бусдад таниулах байдал таны хувьд эдгээр хүсэж байгаа үр жимс, зан чанарууд таны амьдрал байхгүй гэсэн. Таны итгэл чи өр нөлөөгүй, үр жимсгүй болж байна гэсэн. Тийм учраас энэ ноцтой манайхаа. Энэ мартна гэдэг бол зүгээр нэг би мартчлаа гэдэг зүйлийн тухай яриаггүй байна гэсэн. Түрүү сайн хэлсэн. Таны зөв сэтгэлд юу болж байна? Та өөрийгөө задлж, өөр дөрөө тунгаан бясалгаж, эргэцүүлж бодох хэрэгцээ байна гэсэн. Таны дотор яг хэн бэ? Яг юу бэ? Юу таны зөв сэтгэл оюун бодлыг чи эзэмдэж байна? Эдгээр зүйлс маань та хэрхэн амьдрах уу энтэй шууд холбоотой учраас. Яг ч эзнийг мартнаа гэдэг нь, эзний ачиг тусыг мартнаа гэдэг нь бид нар гим нүглээсээ цэвэрснээ мартнаа гэдэг нь манайхаа маш их үр дагавартай байх нь. Тийм багаз? Маш их үр дагавартай. Та бид хоёр хэрхэн амьдрах үр дагавартай байна гэсэн. За бүгдээрээ одоо дэд туйл номыг гаргая. Дэд туйлын 8 дугаар бүлэг. Бид дэд туйлаас зөндөө уншия заяа. Бурхны үг учраас бүгдээрээ юу гэдэг төгшөхгүй сонсоороо за. Би бүтэн 8 дугаар бүлгийг унших бодолтой байна. За би уншлаа. Мосе ингэж хэлж байна. Манайхаа дэд туйл гэж юу вэ гэвэл манайхаа дэд туйл гэдэг нь 2 дахь хууль, Deuteronomy тийм үү, Dude гэдэг нь 2 дахь, Ном гэдэг нь Номоос тийм үү, хууль. Тэгээ 2 дахь хууль гэсэн. Тэгэхээр үнэндээ бол Бурхан нэг л хуулийг өгсөн шүү. Гэхдээ 2 удаа өгсөн. Санаж байна уу? Яагаад гэвэл эхлээд Бурхан Мосегоор хууль өгсөн чинь эзний үгийг бид нар таныг дуулууртаа дагна гэдээ Израилийн ард түмэн хэлжсэн. Мосе 40 өдрийн турш эзэнтэй хамт байх хооронд яасан алтан дугуйл бүтээж гисэн өөр бурхан шүтэнтэй байж идэг үстэй тийм үү. Тэгээд Мосе уурандаа эзний чулуун автан яасан бэлээ? Хагалсан, эзэн дахиад бичиж өгсөн. Тэгээд дараа нь 40 үүнээс болж 40 жил тэд нэр цөлд байж байгаа. Одоо харин Мосегийн үе өнгөрч байгаа. Үүний дараа шинэ үе Йошуагаар Калебээр дамжуулаад амлсан газар нутг руу орох гэж байна. Яг энэ үед амьдралыгаа төгсгөл үед Мосе Израилийн ард түмэнд сануулга өгж байна гэсэн. Энэ дэд туйл, энэ 2 дахь хууль гэдэг энэхүү номоор дамжуулан та нар үүнийг санаарай гэж хэлж байна, амен. Тийм учраас тэр хэсэг дээр одоо ялангуяа 8 дугаар бүлгийг бүгд уншия. За би уншиж байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг минь та нар ёсчлон дагаа. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг үгчийн эзний тангаралсан тэрхүү газарт орж түүнийг эзэмших юм аа. Эзэн бурхан чинь чамайг энэ 40 жилийн турш цөлд өдөрцсөн бүхэл зам мөрийг дурсан сан. Дурсан сан гэж яаж? Тэгэхээр бид нар мартдаг байна тийм үү? Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах эсхийг чинь мэдхийн тулд мөн чамайг номхотгож, даруусгаж, шалгаж сорихын тулд байсан юм аа. Хүн зөвхөн талхаар бус харин эзний амнаас гарах үг бүрээр амьдрдаг гэдгийг чамд ойлгуулахын тулд тэрээр чамайг даруусгаж, чамайг өсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өгдөж мэддэггүй байсан маанагаар тэр тэнгэрийн талхаар чамайг хоолсон.
Энэ 40 жилийн турш чиний өмссөн хувцас илэгдээгүй. Чиний хөл цэврүүтэйгүй. Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг эзэн бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар. Тийм баз. Тэгэхээр хуучин гэрээнд бурхан аав. Зөвхөн шин гэрээний ойлголт биш. Эзэн энэ ойлголтыг аль эртнээс өгч исэн. Тиймээс түүний замаар явж, түүнээс эмээхийн тулд чи бурхан эзнийхээ тушаалыг сах. Бурхан эзэн чинь чамайг сайн газарт аваачиж байна. Тэр газар нь хөндөй толгодоор гол горих, булаг шанд урсдаг, буудаа арва, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидүүний тос, зүгийн балны орон юм аа. Чи тэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаарч дутахгүй байгаад хад чулуун төмөр толгодоос нь чи зис малтан гарах нутаг юм аа. Чи идэд цадаад тэр сайхан газрыг чамд өгсөн эзэн бурхнаа магтнаа. Өнөөдөр миний чамд тушаал буй тушаал зарлаг шийдвэрүүдийг минь сахилгүй өөрийн бурхан эзнийг умартахаас болгоомжил. Харж байна уу? Мартахаас болгоомжил. Чи идэд цадаад сайхан байшин барьж, тэндээ амьдран, мал сүрэгчин үржин оширч, алт мөнгөчин аривжиж, чамд байгаа бүхэн чин аривжих үед чиний зүрх бардан болж өөрийн бурхан эзнийг мартуузай. Мартуузай. Тэр Египт нутгаас боочлын гэрээс чамаа гаргаж аваад өргөн уудам аимшигт цөл дундуур хорт галт могоо хилэнцэд хорхоотой усгүй улаадмал газраар удирдан дагуулж чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ. Чамайг номхотхон, чамайг сорж шалгаад эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд тэрээр чиний эцэг өгдөж мэддгүй байсан маанагаар цөл чамайг хоолж байсан билээ. Миний чадал, миний гарын хүч тийхээ энэ их хөрөнгө чинийг надад бий болгосон юм гэж чи зүрхэндээ хэлүүзээ. Харин эцэг өвгч нь тангарсан өөрийнхөө гэрээг өнөөдрийг шиг батлахын тулд тэр чамд хөрөнгө чиний олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн бурхан эзнийг санахтун. Хэрв чи өөрийн бурхан эзнийг мартаж, өөр бурхтыг дагаж, тэдэнд үйлчилж, тэдэнд мөргөөс та нар гарцаагаа устгах болно хэмээн би өнөөдөр та нарын эсэг гэрчилж байна. Та нар эзэн бурхныхаа дуу хоолойг сонсоогүйгээс болж өмнө чин эзний устгасан тэдгээр үндэстнүүдийн нэгэн адил та нар устгах болно. Амен. Тэгээ Израилийн ард түмэнд өгсөн үг байна, тийм үү? Тэгээ харж байна манайхаа мартуузаа, санахтун, бүү мартаараа, санаараа, тийм үү? Хэд хэдэн удаа давтагдж байгааз. Тэгэхээр бидний үед манайхаа ийм зүйл болдог байх нь. Ялангуяа эндээс би таныг харахыг хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл манайхаа эд баялаг олох хүч чадлыг хэн өгсөн гинөө? Эзэн өгсөн. Та нар өөрийн сайндаа ийм байр суурьнд ирсэн гэж битгий бодоорой гэж. Амен. Магадгүй өнөөдөр бидний ихэнх нь одоо хижээл насны үедээр явж байгаа. Тийм үү? Бид нар 20 эдтэй, тэгээ 10 эдтэй, 20 эдтэй, тэгээ 30 мочтой тэр үедээ харьцуулахад магадгүй арай ондоо төвшөнд байгаа. Тийм үү? Та мэдлэг боловсролтой чадвартай, таны орлого ч гэсэн тодорхой хэмжээнд өссөн. Тийм үү? Та тодорхой хэмжээний эд хөрөнгө баялагтай байж болно. Амен. Гэтэ бүү мартаарай гэж. Энэ бүх зүйлийг эзэн хийж өгсөн шүү. Хэрвээ бид нар мартах юм бол бид нар түрүү хэлсэн тийм оюука тэр амжилт ялалтаа тэр үед бид нар эзнээ умартах юм бол энэ дээр хэрж таны зүрх сэтгэл чинь бардан болно гэж. Энэ хүү бардан болсон үед яаж юм бол түрүүний санийг хэлсэн шиг бид нар бусад зүйл зүрх сэтгэлээ алднаа. Бусад зүйлийн араас мөшгөнөө. Харин харамсалтай нь эдгээр зүйлс бидэнд хизээж бидний хүсэж байгаа зүйлийг өгдөггүй. Харин ч биднээс хулгайлдаг, харин ч биднээс юмыг шаарддаг, харин ч биднийг дороотуулдаг, сул болгодог, тийм үү? Харин ч биднийг боомилдэг, хүлжийдэг. Тийм учраас цорын ганц амьд бурхан, үнэн бурхан яг үнэндээ биднэрт хамгийн сайн сайхан амар тайван баяр хөөргийг өгдөг. Амен. Тийм учраас манайхаа Есүс Христ цогцлогдохынхаа өмнө тэрээр Иохан 15 дахь бүлэгдэр би бол усан үдмийн мод. Миний аав бол усан үдмийн мод тариалагч. Та нар бол тэр усан үдмийн модны юу вэ? Мөчрүүд. Та нар надтай хамт бай. Миний дотор бай. Гэтэ миний дотор яаж байх юм? Би эдгээр зүйлийг та нарт хэлж юм. Та нар би яг эцгийнхээ дотор байдгийн адилаар та нар миний дотор бай. Би эцгийнхээ тушаалыг, үгийг би биелүүлээд түүний баяр хөөр миний дотор байдгийн адилаар би та нарыг баяр хөөртөө сэтгэл ханамжтай хангалуун байгаасаа гэсэн үднээс би та нарт хэлж байна. Та нар миний үгийг сах.
Миний үгийг дуулууртаагаар дааг. Тэгэх юм бол та нарын баяр хөөрчим бүрэн дүүрэн байх болно гэж хэлсэн манайхаа. Тийм учраас манайхаа бүгдээрээ энэхүү 103-аас бүгдээрээ сануулга авцгаа юм аа. Энэ 103-ыг дуудаарай. Битгий удаан Бурхны сайн сайхныг, мөн чанарыг, таны амьдрал миний хийсэн зүйлсийг битгий мартаж удаан яваарай. Битгий зөвшөөрөөрэй. Би ингэдэг нэг хэсэг ингэ байж байгаа, тэгж байгаа нэг цикл гайгүй болоод ингэдэг. Тийм биш. Энэ таны тухайн асуудал биш. Амен. Яг тэгвэл та ганцаараа амьдрахгүй, таны гэр бүл, хань ижил, үр хүүхдүүд, таны хамтран ажилладаг, таны найз нөхөд, таны аав ээж, эргэн тойронч хүмүүс байгаа. Та тэдгээр хүмүүс Бурхны мөн чанар сайн сайхныг харуулахаар та дуудагдсан. Бидэнд маш их өндөр хариуцлага байна. Амен. Тэгэхээр энэ хариуцлагыг та хүчээр нэг хийх ёстой биш. Би ингэх ёстой биш. Энэ зүйл таны дотроос органик Бурхны ариун сүнсний тусламжтайгаар гарч ирэх боломжтой амин. Харин тэр зүйлийг та хийхэд бол та өөртөө сануул. Та бүү март. Та дурсан сан, та яар ирэх зүйл та тунгаан бяцлаг. Тийм учраас ингэхийн тулд танд тусалдаг юм юу вэ? Магадгүй та орой суугаад чимээгөө харанхууд суугаад магадгүй ширээнийхээ гэрлээ асуугаад библийг аваад эсвэл өөр дуртай нэг итгэлийн номоо аваад уншаад үйлбэр хуудасаар уншаад хэрэгцүүлээ суух юм уу? Эсвэл магадгүй та тийм үү чихвчээ хийгээд магадгүй та гудамжинд алхахтаа сургаа сонсох юм уу? Эсвэл магтаал сонсох юм уу? Тийм үү? Та ямар нэгэн зүйл хийж өөртөө Бурхны сайн сайхныг сануул. Битгий удаан мартаж, умартаж ийхүү яваарай. Би танаас гоё. Харин өнөөдөр бидний итгэгчд нь ихэнх хүмүүс ингэж явахдаа санаа зовхгүй үүндээ дасчихсан, үүнтэй эвлэрчгсэн ингэж яваад байдаг. Тийм үү? Тэгээ нэг дээшээ гарчихгүй шиг, бүр нэг доошоо орчихгүй шиг тэгээ яг нэг өлмөн зэлмэн бид нар яваад байдаг. Гэтэ эзэн бидэнд тийм амьдралыг өгөөгүй байна манайхаа. Эзэн бидэнд магтаалын амьдралыг өгсөн. Тийм учраас дуулал 103 тэр чигээрээ магтаал. Хэрвээ таны зөвсөл, миний зөвсөл эзнээр дүүрсэн бол магтаал байхгүй байхын аргагүй манайхаа. Амен. Та түүнийг магтаж хүндлэхгүй байхын аргагүй. Аяанда таны дотроос чинь гарна. Хэрвээ таны хажууд чинь хань ижил чинь та магтмааргүй санагдаж байгаа. Та хөрчихсөн байгаа. Та унтарчихсан байгаа. Та мартчихсан байгаа. Та умартчихсан байгаа энэ үед хань ижил чинь магтаж байгаа бол хань ижлээсээ тусламжгүй. Миний төлөө залбираад өгч. Тэ? Би бас эргээ тэр байр суурьнд баймаар байна. Харин заримдаа бүр аюултай байдал нь яадаг гэж би хувь дээр мэдэрсэн. Заримдаа яадаг энэ үед хажууд чи хин нэгэн магтахаар бараг тэр хүнийг яадаг шүүмжилдэг. Тийм биз дээ. Бараг тэр хүнд ууралдаг. Яаж ингэж байж болж байгаа гэж. Бид болгоомжтой хамтартай. Тэр бодол хаанаас гарч иж? Муу сүнснээс, сатанаас гарч иж. Бидний таны зөвсөл тэр хөрцсөн үед, хатуу үед ямар бодлууд орж ирж байна? Болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн. Амен. Тийм учраас хэрв хин нэгэн хүн эзнэр дүүрэн залбираад баяр хөөртөө магтаж байгаа бол амен. Тэр хүнээс суралц. Амен. Тэр хүний байгаа зүйлийг гуй. Дуулал 42-ыг унших юм бол гүн гүнээ дууддаг гэж байгаа. Энэ эзнийг магтах, эзэн рүү хандах энэ зүйл бол тэр Бурхны ариун сүнснээс, Бурхны мөн чанараас гарч ирж байгаа зүйл. Тийм учраас өнөөдөр энэ хүү үг та бидэнд тийм урайлга байгаасаа. Бүгдээрээ хариу үйлдэл үзүүл. Бүгдээр нэгэн хэвэн байхаа бол. Зүгээр нэг шашинлаг хэвэн байхаа бол. Бүгдээр эзнийг магтъя, эзнийг хүндлэе. Тийм учраас би амраа хавна. Амраада баярлж байна. Манай амраа хайцсан. Манай амраа бүтсөөдрөөс ахуулаад бүтсөөдрийн хооронд 7 хоног магтаалаа бэлдэж байгаа. Та нар хүчээр сэтгэлийг харж байгаа хэрэг тийм үү? Шин дуунууд дуулж байгаа. Та энэ дуунуудын үгийг та нар хараарай. Манайха хэрв та бид хоёр эзнэр өсөж байгаа, цангаж байгаа бол манайха магтаал хүндлэл таны үед бодтой. Харин тийм биш үү? Шашинлаг үед энэ дуу ч вэ нөө ямар дуу мэдэхгүй дуу байна те. Ингээл өнгөрдөг гэсэн. Битгий тийм байгаарай. Амен. Та амаа нэгээ та биеэрээ оролцоо та магтааж хүндлээрэй. Энэ бол сайн зүйл. Амен. Эзэн бидэнд ийм амьдралыг бэлдсэн. Энэ таны зөвсгөл хэр чөлөөтэй байгааг харуулж байна гэсэн. Хэр чөлөөлөгдсөн байгааг харуулж байна гэсэн. Амен. Ямар нэгэн зүйл ойлгож байна уу? Тэгвэл бүгд хамтаа босъё.
Амен. Бүгд хамтдаа хэлцгээе. Бүгд хамтдаа Давид хааныг дагцгаая. Бүгд хамт хэлцгээе. Тэгэхүү би уншихаар дагаад хэлээрэй. Сэтгэл минь ээ. Эзнийг магтахтун. Дотор минь байгаа бүхэн түүний ариун нэрийг магтахтун. Сэтгэл минь ээ. Эзнийг магтаж ач тусыг инж бүү март. Тэрээр бүх хилэнцгийг чинь уучлж бүх өвчнийг чинь илаашруулдаг. Тэрээр амийг чинь мөхлөөс аварч чамд хайр нэрл ба өршөөлийн тутмыг зүүлэгдэг. Залуу нас чинь бүргэд мэд шинжлэхдхийн тулд тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг. Халелуя. Амен. Амен. Бүгд өнөөдөр нэг шин зүйлийг эзээ бүгд бас. Амен. Бүгд хажуудаа унта гэр бүлийн ч юм байвал те гэр бүлийнхаа хажуудаа найз дээр бүгд гар тавиад бүгд өрөөж өгчгөө. Тэгвэл бүгд та зүгээр сайн сайхнаа та өрөөж өг. Та эзнийхээ нэрээр өрөөж өг. Эзэн таныг ивэх болтугай. Бүгд хамтаа гараа тавиад залбирцгаа сайн сайхнаар заяа. Эзэн таныг ивэх болтугай. Эзэн таныг өрөөх болтугай. Эзэн таны зүрх сэтгэлийг үнэхээр өөрийнхөө хайр инрэл баяр хөөр амар тайвнараа дүүрэх болтугай. Таны амьдралыг сайн сайхнаар эзэн бэлхэн дүүнээр хангах болтугай. Эзэн таныг бүх өвчин эмгээс чинь чөлөөлөх болтугай. Эзний сайн сайхан таны амьдралд бэлхэн байх болтугай. Эзний хамгаалалт, эзний мэрэгэн ухаан таны дээр, таны амьдрал дээр дүүрэн байх болтугай. Есүсийн нэрээр. Халелуя. Таны амьдрал эзний гайхамшигтайгаар гэрчих болтугай. Гал халуунаар гэрчлэх болтугай. Эзний өмнө амьд, эзний өмнө гэрчтэй, эзний өмнө цэцэглэн хөгжих болтугай. Халелуя. Есүсийн нэрээр. Есүсийн нэрээр өрөөж. Халелуя. 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 Эцэг минь танд баярлалаа. Халелуя. Амен. Амен. Эцэг минь амен.